Болгарын олон улсын Антарктик судлалын 23 дугаар экспедицийн хамтарсан судалгаанд манай улсын ус цагуур орчны хүрээлэнгийн ус судлалын секторын технологич инженер Пүрэв Давг оролцохоор болсон байна. Тэрээр энэ сарын 10-наас эхлэх 2 сарын хугацаатаагаар тус улсад уур амьсгалын судалгаа хийж Антарктик судлалд өөрийн улсын хувь нэмрийг оруулахаар болсон байна. Өмнөх манай судлаачид бол за уур амьсгал, агаарын дээд мандлын судалгаа, геолог гэсэн ийм чиглэлийн судалгаанууд хийж байсан. Тэгэхээр энэ удаагийн миний судалгааны онцлог бол одоо өмнө төвийн цасны судалгаа, цасны хайлт хоримтлал, мөн усны судалгаа болон одоо өмнөх судлаачдаа хийжсэн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг үргэлжлүүлэн хийх гэсэн үндсэн ийм чиглэлийн 3 судалгаатай байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөлтийн бас одоо жишээ нь Монгол улс гэхэд мөнх цас усан голын хайлт хэрчмтэй явагдаж байгаа. Тэгэхээр энэ хайлт мөн одоо уур амьсгалын өөрчлөлт өмнөд төвд бас хэмжээгээр мэдрэгдэж байгаа гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр одоо энэ суурийн шинэ судалгаагаар одоо цасны хайлт хоримтлал баланс ер нь хэр байгаа юм талдаа тэгээд тэрийг одоо Монголынхоо болон энэ Төв Азийнхаа энэ уур амьсгалын өөрчлөлтөс хамаарсан энэ хайлт хоримтлалтай холбох одоо энэ хэтлийн бааз суурийг тавих гэсэн юм үндсэн зорилго зүйлэгдэж байгаа. Байгаль орчин ногоо хөгжлийн сайд оюун дэлхийн талаар цагуурын өөрчлөлт нь олон нийтийн анхаарлыг татж байгаа. Зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа энэ үед манай улсын судлаач олон улсын судлалын багт орж ажиллан дэлхийн нийтийн судалгаанд хувь нэмрээ оруулж байгаа нь нэм чухал юм гэж онцлоо юм аа. За тэгээд 2015 онд эх жил Парижд бас энэ уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн хүрээнд томоохон бас уулзалт болоод дэлхийн хэмжээнд бас нэг хамтарч гэрээ байгуулах, хамтарч одоо нэг гэрээ байгуулж үр дүн төрөх ийм том зорилготойгоор ажиллаж байгаа. Ямар гэрээ вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд эндээс бас урьдчилан сэргийлэхийн тулд, дасан зохицохын тулд ямар ажил хийх ёстой, хэн ямар үүрэг хүлээх вэ? Нүүрс хүчлийн хийг бууруулахад ямар орнууд ямар үүрэг хүлээх вэ гэдэг ийм л амлалтуудыг аваад тийм гэрээ олон улсын ийм гэрээ байгуулах юм том чухал зорилт бас тавигдаад ажиллаж байгаа л да. Тэгэхээр Монголын хувьд ч гэсэн уур амьсгалын өөрчлөлтийн өр нөлөө нэлээх гарч байгаа. Сая одоо Пүрэв Давг бас инженер хэллээ. Тэрний хүрээнд бид нар зөвхөн Монголдо судалгаас гадна дэлхийн нийтийн судалгаанд оролцох, дэлхийн нийтийн судалгаанд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах нь бас их чухал л да. Тэгээд тэндээсээ бас мэдээлэл аваад Монголдо тааруулж эндээ бас судалгаанд нэмэр болох ийм л ажлууд байгаа.